Дундгой аймгийн 3 сайхан сумд явж байна. За тэнд одоо их газрын чулуу гэж байгалийн өрнөц тогтцтой газар байна. За тийшээ явж явах замдаа энэ чулууг ажиглалаа. Олж харлаа, маш сонирхолтой чулуу байна. За энэ бол үндсэн энэ чулуу нь бол одоо боржинлог чулуу байна. За гэтэл энэ дотор юм нэг хар юм юмнууд те. Одоо нэг шоколадтай юу жигмнүг байдаг штэ. Тэрийн шиг ингээд дотор нь үүссэн. За энийг бол одоо мэргэжлийн нэр шин зинолит гэж яриад байгаа. За инклейвч гэж бас яриад байгаа шиг байгаа. За зинолит гэдэг нь болохоор зино гэдэг нь одоо грек үг бах та гадны харийн гэсэн утгатай. За тэгээд лит гэдэг нь болохоор чулуу гэсэн үг. Тэгэхээр харийн чулуу гэдэг утгатай тийм юу юм бэ? Шигтгэд өгцөн юм шиг харагдаад байгаа. За тэгэхээр энэ бол одоо газрын маш гүнээс үүсдэг энэ боржин чулуу бол маш гүнээс одоо майн талаас үүсэж байгаа халуун одоо хайлмаг маш алсуураар ингээд дээшээ өгсдөг. Яг л халуун учраас тэг хөнгөн учраас харьцангуй хөнгөн юу нягт багтаа учраас дээшээ ингээд өгсдөг. Өгсөх замдаа яг нэг замдаа байсан чулуунуудаас ингээд авцсан байх. Химхтсэн ингээд аваад авцсан байх магадaltaй байна. За тэгээд энэ ер нэг жижигхэн толгод энэ хав бол ерөнхийдөө тийм зенолит нэлээ ихтэй юм байна. Маш өвөрмөц. Яг хичээл дээр геологийн хичээл дээр заалгадаг байсан юм а яг өөрөө харахаар маш сонирхолтой. Гоё юм байна. За тэгээд энийг ер нь бол зенолит гэж ярьдаг. Тэгээ Монголын те Монгол орноор аялж явахдаа ийм хүү чулуу харах юм бол зенолит гэдэг ах нь шүү манайхаа.